За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За Ховд аймгийн засагтаргын үүрэг чиглэл болгосноор Ховд аймгийн засагтаргаа орлогч миний бие ахлаж Ховд аймагт байгаа шудраг ус өрсөлдөөнийг зохицуулах газрын салбар зөвлөлийн гишүүдтэйгээ хамтарч өнөөдөр Ховд аймгийн нийтийн худалдааны төв захууд болон мөн бөөний төвүүд шатхуун түгээх станцуудаар бол энэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн ханш өнөөдөртөө ямар байгаа юм. За нөөц бүрлүүлэлт ямар хөө байгаа юм. За тээвэрлэлт татан авалт ямар хэмжээнд хийх гэж байгаа талаар хяналт шалгалтыг бас хийж ажиллаа. За энэ хяналт шалгалтын үр дүнгээр бол Ховд аймгийн хэмжээнд хөл өрөө тогтоосноор бас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн ханшийн хөөрөгдөл хомсдол үүсгэн гэдэг гадуур мэдээлэл бол бас худал ташаа мэдээлэл болох нь бидний шалгалтаар нотлогдож байна. За махны үн ханшийн хувьд бол мах борлуулдаг Бугаангол болон хан орд хүнсний захууд дээр бол адилхан үнэтэй. За 20 цэр тогтоохоос өмнө байсан ханш бол хэвийн мөрдөгж байна. Өхрийн ястаа мах 10,000 төгрөг. За цул мах 12,000 төгрөг. Хоньны мах бол ястаа 8,500. За цул мах 12,000 төгрөг. Гэх мэт ханшаар борлогдож байна. За энэ ханш бол 11 сарын 12-нд 20 цэр тогтоохоос өмнө байсан энэ ханшаараа хэвийн борлогдож байгаа юм байна. За мал махны хангалтын хувьд бол хэдийгээр постууд гарч 20 цэр тогтоосон боловч хүнсний бүтээгдэхүүнийг чөлөөтэй нэвтрүүлэх гэдэг утгаараа гарлын үслийн гэрчлэгээтэй малыг бол чөлөөтэй нэвтрүүлж оруулж байгаа юм байна. Тэгээд мөн цагаан морь зах болон таван баялаг хоёр малын зах дээр бас очиж ажиллалаа. Энэ хоёр малын зах дээр өдөрт бол нэг 40-50 мал орж ирж байнгын тогтмол борлогдож байгаа ийм мэдээтэй байна. Малын үн ханш бол бас тогтмол. За им хонь бол нэг 120-аас 130 мянган төгрөг. Эр хонь 170-аас 180 мянган төгрөгийн үн ханштай. Мөн урд нь байсан ханш бол тогтвортой бас үргэлжилж байгаа ийм мэдээлэл байна. За өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох гурил, за будаа, талах, нарийн боо, элсэн чихэр, за сүү, хүнсний ногоо, мөн үнийг хөөргөдөл буюу үүссэн хомсдол үүссэн, нөөцийн хомсдол үүссэн байдал өнөөдрийн байдлаар Ховд аймагт бол үүсээгүй байна. За бид бүхэн хүнсний бөөний төвүүд болох номын худалдааны төв, гигант худалдааны төв, мөн хан орд хүнсний зах, за тэгээд их буян худалдааны төвүүд дээр бас ажиллалаа. За энэ худалдааны төвүүд бол өнөөдрийн байдлаар бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай. За иргэд бол бас бараа бүтээгдэхүүнийг ихээр авч нөөцлсөн гэдэг юм уу худалдаа авалт их хийж байгаа ийм нөхцөл байдал байхгүй. За үн ханш бол тогтвортой. 20 цэр тавихаас өмнө байсан үн ханш бол тогтвортой хэрэгжээд явж байна. За ард иргэдтэй хэлэхэд бол өнөөдрийн байдлаар бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөцийн хувьд бол манай худалдааны төвүүд мөн энэ бөөний төвүүд бол хангалттай байна. За ус ундааны нөөцийн хувьд бол MCS компани Total Distribution гэрээт борлуулагчийн бас агуулгах дээр бид бүхэн очиж үзлээ. Ус ундааны хувьд бол зөвхөн энэ агуулгахад гэхэд Ховд аймгийн нийт хэрэглээний 3 сарын хэрэглээний нөөц байгаа бас мэдээлэл байна. За бензин шатхууны хувьд бол ник компани болон шунхлаа компани бензин шатхуун төвийн станцууд дээр очиж мэдээллийг авч ажиллаа. За шатхууны үн бол нэмэгдэл бол байхгүй. Улаанбаатар хотоос татаа авалтаа хийж байгаа. За
Баян Улгийн болон Увц аймгийн хилийн одоо төр хугацаагаар хаалтантай холбоотой Оросын холбооны улсаас бол төлш дийдэл төлш бол орж ирэхгүй байгаа юм байна. Гэхдээ Улаанбаатар хотод татж байгаа гэсэн хэдий ч одоо үн ханш бол тогтвортой. Нөөцийн хувьд бол одоо үндсэндээ нэг сараас цааш хугацааны нөөцтэй ийм хэмжээнд байна. Одоо хүнсний ногооны хувьд бол бас үн ханш өсөлттэй байгаа гэсэн иргэдийн дунд одоо мэдээлэл байна. Хүнсний ногооны хувьд бол одоо хүнсний худалдааны төвүүд дээр бас мөн адилхан нэг үн ханш мөрдөгдөж байна. Хүнсний ногоо одоо төмс луун бол одоо нэг 600-аас 700 төгрөгийн 1 кг үнэтэй. Сонгон бол нэг 4000-аас одоо 4500 төгрөгийн үнэтэй ийм байдалтай худалдаалагдаж байна. Хүнсний ногооны хувьд бол одоо бас хаана борлогдож байгаагаас шалтгаалаад их үеийн худалдааны төвд ихэд түрээсийн төлбөрөөс шалтгаалan хан орлох дээр худалдаалагдж байгаа хүнсний ногооноос нэг 100 төгрөгийн илүүтэй байх ийм байдал ажиглагдаж байна. Сүү бүтээгдэхүүний хувьд бол сүүний хувьд задгаа сүү 1500 төгрөгөөр 1 литр нь борлогдож байна. Пакеттэй сүү бол худалдааны төвүүдээр бол нэг 2200-аас 2600 төгрөгийн хооронд үнэтэй. Мөн одоо 20 цээр тавигдахаас өмнөх одоо үн ханш бол хэвийн мөрдөгдөж явж байна. Нөөцийн хувьд бол хангалттай нөөц байна гэж одоо худалдааны төвүүд биднэрт мэдээлэл өгсөн. Мөн одоо татан авалтын хувьд бол Улсын онцгой комисс болон аймгийн онцгой комиссаас гаргасан шийдвэрийн хүрээнд хэвийн Улаанбаатар хотоос татан авалт хийгдэж байна. Бөөний худалдааны төвүүдийн бас нэг тавьж байгаа асуудал бол Улаанбаатартаа буюу одоо үндсэн нийлүүлэгч үйлдвэрлэгчээс бас үн ханшаа нэмэх асуудал бас гарч байгаа. Тэрнтэй уялдаатай бага зэргийн одоо үн ханшны өөрчлөлт орж байгаа гэсэн. Бид бүхэн бол одоо хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах одоо салбар зөвлөлийн байцаагч нар маань бөөний төвүүд болон худалдаа эрхлэгч нартаа бас үн ханшийг үндэслэлгүй нэмэх мөн одоо хомсдол үүсгэх үндэслэлгүйгээр хомсдлыг үүсгэх ийм нөхцөл байдал үүсвэл зөрчлийн тухай хуулиар бас арга хэмжээ авагдахыг бол энэ хүмүүстээ танилцуулж явлаа. Энэ хүмүүс маань одоо үн ханш өөрчлөгдсөн тохиолдолд яг үндэслэлээ бид нарт одоо гаргаж танилцуулж тайлбарлах ийм үүрэг хүлээсэн. Ингээд эцэстэн та бүхэндээ хэлэхэд энэ COVID-19-тэй холбоотой Монгол улс даяар бүх нийтийн одоо бэлэн байдлын зэрэг шилжүүлэлтэнтэй холбоотой Улаанбаатараас гарах орох хөдөлгөөнийг хязгаарласан, мөн Ховд аймагт одоо зорчих хөдөлгөөнийг хязгаарлалтантай холбоотой хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний бас хомсдол үүсэх, үн ханш одоо өөрчлөгдөх, үнийн хөөргөл үүсэх ийм одоо нөхцөл байдал бол өнөөдрийн байдлаар одоо үүсээгүй байна. Энийг цаашдаа одоо үүсэхгүй байх талаар Ховд аймгийн удирдлагууд болон энэ хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах одоо салбар зөвлөлийн одоо байцаагч нартайгаа хамтарч одоо нэг уялдаатай ажиллах болно гэдгээ та бүхэндээ одоо хариуцлагатайгаар мэдэгдэе. Ховд аймгийн засаг даргын зүгээс мөн одоо Улсын онцгой комисс, аймгийн онцгой комиссийн гаргасан шийдвэрийн дагуу хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн мөн одоо өвлийн улиралт эхэлсэнтэй холбоотой иргэдийн ахуйн хэрэглээний нүүрс, дулааны станцуудын нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг бол хэвийн үргэлжлүүлэх ийм шийдвэрийг гаргасан байгаа. Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт одоо мал мах хов дотроо бас тээвэрлж оруулж ирэх энэ асуудлыг бол одоо чөлөөтэй нэвтрүүлж хэвийн хэмжээнд үргэлжилж байгаа гэдгийг ойлгож хандахыг хүсэж байна. Мөн одоо Улсын онцгой комисс, аймгийн онцгой комиссаас гаргасан бас шийдвэрүүдийг ард иргэд одоо дагаж мөрдөж зөвшөөрөгдсөн хэмжээнд үзүүлж байгаа энэ дэглэмүүдийг бас цахин хэрэгжүүлэхийг та бүхнээс хүсэж байна.